Сингапур улсын хөрөнгө оруулалтаа баяжих зохицолбор өнөөдөр нээлттэй хийлээ. Эдийн засагт хүндрэл бий болж барилгын салбар уналтаа байгаа энэ үед захим гал компани Сингапур улсаас хөрөнгө оруулалт татаж бүрэн зутгамал 16 давхар орон сууцыг барьж ашиглалтанд оруулахад бэлэн болжээ. Хөрөнгө оруулалтыг татгах Сингапур дахь Монголын консулын газар баггүй дэм туслалцаа үзүүлсэн гэдгийг онцолж байлаа. Энэхүү орон сууц нь өндөр чанартайгаас гадна Сингапур улсын туршлах технологиг оруулж иж байгаа гэдгээрээ онцлогтой юм байна. Энэ салбар маань өөрөө хөгжих ёстой. Тийм учраас бид нар мэдээж хувийн хвшил компани учраас хөрөнгө оруулалтыг ямар нэгэн аргаар бид нар татвал хэрэгтэй. Өшөөдөр нь бид нар энэ хөрөнгө оруулалтыг Монголд нутагшуулах тал дээр дараагийн төсөл, дараагийн ашигтай иргэдтэй өшөө тав тухтай байлгах орон сууц руу Монгол улсын эрэлтийн зах зээл бол нэлээд тоомтой, ялангуяа хөгжиж байгаа учраас эрэлт бол их байна. Их залуухан зах зээл гэж бид нар харсан. Сингапурын барилгын стандарт бол маш чанартай байдаг. Бид энэ барилгыг барихдаа бол шинэ технологиг нэвтрүүлэх гэж оролцсон. Шинэ одоо цонхны үйлдвэрийг авчирж энд барьсан. Юуны хувьд бол зохион байгуулалт бүтцийн хувьд бол Сингапур бол их өвөрмөц. Тэрний одоо гол шинэ одоо мастер унтлахны өрөө хийгээд тэндээ 0 одоо хийсэн байна тий. Энэ бүхэн бол одоо тэр Сингапурт байдаг стандартыг бол нэвтрүүлэхийг бол оролдож байгаа. 3 давхартай хүүхдийн тоглоомын талбайтай, коридортой цэлгэр удам амралтын талбайтай Сингапурын жишгийн дагуу өрөөнүүд нь 2 ариун цэврийн өрөөтэй гихчлэн баяцах зохицолбор иргэдэд тохилог 5 тухтай орчныг бүрдүүлж чаджээ. Барилгын салбар шинэ технологиг нэвтрүүлж байгаа баяцах зохицолборын нээлтийн үйл ажиллагаанд барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнг оролцлоо. Ялангуяа илүү энэ баян зүрх дүр маань хүн ам ихтэй тий аслагдсан гэр хороолол ихтэй хүн амын төвлөрөл энд их байдаг. Өнөөдөр нэг томоохон бүтээн байгуулалт гадны хөрөнгө оруулалтаа ч гэсэн энэ дүүрэг дээр өнөөдөр иргэд маань амьдрах орчин нөхцөлийг одоо хангаж өгсөн орчин үеийн шинэ технологи, ялангуяа Сингапурын технологиг ашигласан энэ сайхан одоо энэний цутгамланд 350 маркаар цутгасан байгаа. 350 маркаар цутгасан энэ цутгамал байдлаар өнөөдөр иргэдэд маань одоо орох тэр одоо үүд хаалга нэгдээд өнөөдөр ингээ ашиглалтанд орж байна гэдэг маань өнөөдөр барилгын салбарт бас л өнөөдөр бас хувь нэмрээ оруулж байна л гэж бид үзэж хүлээж авах ёстой. Цаашлаад энэ Сингапурын технологиг манай барилгын салбар нэлээ их ярьдаг, хамтарч энэ технологиг хэрэгжүүлж байгаа нэг тов жишээ нь энэ. Баяжих зохицолбор нь Баян зүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлаж байна.